Жилтэй тий. Энэ ихэнх нь тукаг явж байгаа юм уу? Улаанбаатарын ч наадам шинжилээр гоё ингээ хоосртэй маань гэж бодсож амар түвж. Тэгээ өнөөдөр манай аав ингэсэн. Намайг 2 цагаас фитнесээс ирж авах хэрэгтэйсэн байхгүй. Байдгүй. Би нэг 50 заргаж байгаа. Уцаа авдгүй. 20 хүртэл заргалаа уцаа авдгүй. Яасан болов? Юу болж вэ? За би юу ч гэсэн дараа ч уулзах гадар ингээ явъя да гэж одоо такси ус такси ирдгүү. Тэгээ өнөөдөр ч бүр ингээ цагийн өөрөөс цаг оцож байгаа. Оо, шүдний имлэг ороод харин кинонд үзэж шинэ уцаа эрэгтэй хүний натур дөө тэгээд ерөөсөө тийм хээгүй тийм 2 цаг болж намайг 2 цагаас ирж аваарай гэсэн мэсээ ерөөсөө санаж авахгүй байх. Би бол иймэрхүү юм ингээд ааваасаа мэдэрдэг болохоор нэг тийм юм шокны байдалд бол орохгүй ингээд гайгүй ер нь эрэгтэй өнөөгөөс ойлгоод эдгийн ингэж уул нь өөрийгөө боддөг юм аа. Тэгсэн чи бас үгүй. Манай үеийнх намайг ер нь бол өөрөөсөө ивэл жилтэй хүнтэй суусан дээр шүү. Тэгэхээр ч одоо тий 4 ах, эсвэл 8 ах, эсвэл 4 дүү, 8 дүү. За 8 дүү ч одоо бас яадаг юм бол мэдгүй. Тэгсэн чи тэгээ яг мэдээж 4 ах хүмүүстэй айгүйх болцлоо. Надад 4 ах хүмүүстэй их болцлоо. Тэгээ яг сингл дээдүүд байна. Сингл дээдүүдийг одоохоноос арай авах болоог юм ингээд. Сүүлд нэг ямар ч хүүхдчгүй их нэртэй болж үзээгүй бүр тийм 4 ах хүнтэй таахгүй юу? Бинго. Анхны болзон дээр ингээд басыг асуусан чинь таалдаа гэлтэхээр 94 оны хөө гэсэн чи тийш яаж мэдээ? Зүгээр хүссэн. Ингэсэн одоо ингээд нөгөө нэг синглэрээ би одоо жил болж байна л та. Тэгээд синглэрээ удаа явахаар хүмүүс ингээд бэлэг өгд юм байна. Манай нөхөр хөвгтэй их чинь ингээд надад юм аяг өгсөн. Одоо энэ аягнаас халуун цай хоол байнга идээд ах юм бол жилийн дараа нөхөр хөвгтэй болсон. Би энийг усууч. Энийг бол одоо бизнесээс салахгүй. Энэ аягийг өгсөн ихч маань бас яаж зүгээр ах вэ? Надад айгу санаад байдаг мэдгэж байгаа юм тийм бүхэлд аяга үүсч өгөө тий. Тэгээд хүнтэй танилцуулж байгаа хгүй юу? Ингээд энэ ста манай нөхөр амар санаа зүг. Аяг зүг залууч ш танилцаад үзгээл. Тэгээд би танилцж үзэл 2 удаа болцоол 3 дээр шууд гатгаш аялж явсан. Манай их сургуулийн анги хүүхдээ 20 болж байгаа хгүй юу? Киргиз хүмүүс ч муслим штэ. Муслим хөрөмжөө арихгүй болд юм байна. Очсон чи ямар ч алкогол ахгүй. За тэгээ яг ээжийнхээ найзуудтай ингээ нийлээд ингээ суугаад ингээ гоё идж байгаа гэсэн чи манай найз хурж ирсэн ээ. If you want some happiness go with my friends гэнэ. You and every drug сонсож байгаа юм шиг нэ. If you want some happiness чи хаач явал тоолмоор манай найзтай ширээд нэгдэрэй гэ. Нөгөө найзуудтай ноцсон шиг гэдэг цайны нөгөө юм нэг юм даах шиг юм нарх хийцэн. Нөгөө бүжиг дунд нараа бүжиж үзлээ. За тэгээд ерөнхийдөө бол бас тэд нар чинь нөгөө нэг юм өвөлдөө бид нар шиг юм айгу утаатай. Тэгэхээр киргизүүд амар юм хөөрхөн тэргээ хүлэн зөвшөөрнө. Энэ бол утаа. Казахстанууд бол хүлэн зөвшөөрдөг юм. Фок. Юу манаа л гээд энэ яаж энэ танаас ч бүр далаачгүй үстэй. Яаж мантай манаа. Бас визүн тэ зүүн хөтөд киргизүүд бол хөөрхөн хүлэн зөвшөөрдөг юм яа. За тэгээд ерөнхийдөө бол аялалд яваад үзэхлээр ч нэг айгу европч стилээ тий аа тий юу ч болохоос өмнө хамт аялал явах ч их сони юм байна. Тэгж үзсэн юм байна уу? Одоохондоо за Монголда би л ганцаараа л хөвшгтэй. Тэр бит хоёр ганцаараа хөвшг. Тэгээд ерөнхийдөө бол аялын турш айгу их юм болно. Хөвч нөгөөг ингээл банк ер нь бол нэг 2-3 оноос дээш хугацаанд хүнтэй хамт байхлаар хамаг сайн юм танигддаг байхгүй тий. Тэгээ намайг ингээд шууд шүүмжлээд эхэлж юм чам. Би штэ өнөөдрийн би бол мань хүний шүүмжний одоо үр дүнд бүтсэн. Би одоо тэгээ би ийм хувц хүмүүст одоо нэг арьсмаар том жейсэн өмдтэй носон цам зэнцтэй явсан байхгүй байл да. Тэгсэн чи ингээд тэгээ бариулсан гэсэн хувц өмсөж хэлж байгаа юм чаа. Тэгэхээр мэдчихсэн. За хүн ер нь гоё хэлж чадахгүй бол чимээгүй лээсэн дээр идэг штэ гэсэн чаа. Чимээгүй алуулсан. Тэг би ингээд аавуудаа ингээд хүн тэгэхээр чинь би ингээд өөрийгөө хаягчлаа гэж бодсон шүү дээ. За ингээд хүнд хаягчлаа. Би ингээд хаягдцсан ингээд хүмүүс яриад явуулсан чинь яагаад хаягдсан гинэ? Тэгэхээр ямар ч юм яриаггүй. Юу ч хэлээг хамгийн сүүлийн дуудлага амар охин юм байсан. Тэгсэн чинь ямар ч нэг ихнэр хөвгтэй хүн байсан байна атчих юмсан. Манай эрэгтэй найз ямар юм байсан харъя гэх юм юм байсан. Минээс таалт зодороо гэсэн чинь харснаа юу вэ? Чамайг зодбор санагчлаа. Минээс хохорсон юм уу? Тэгээд алга болчих. Тэгээд таг алга болсон. Тэгээд ингээд би хаягдаагүй юм байна. Энэ юу болчих вэ гэдгсэн чинь англиар ghosting дээ. I got ghosted.
Тэнгээс монголоор л тэрийг би ингээ ойлгож байгаа. За хүн чинь ингээ амьдралынхаа турш те нүгэл буян тэнцүүхэн ч юм уу эсвэл нүгэл их хийснөө буян их хийснөө мэдгүй өнгөрлөө хамууд явааж нь бас мэдгүй тэгээ ингээ сүнс олдог штэ. Ер нь би бол сүнсдүүлсэн байгаа байх те. Мань ингээ натаа хуцаанд за таалагдаад байгаа юм шиг таалагдахгүй байгаа юм шиг цаашаа өршлүүлгүй яах вэ? За мэдгүй би ер нь явлаа. Тэгэл ер нь бол тэгэл таг алуус. Тэгээ би ингээд одоо 21 он жиг өөрхөн. Энэ миний төсөөлөөр 10 сарын 3 долдог байхгүй юу? Өнөөдөр чи 24 гэстэй. Яг 21 он жаахгүй. Би яг үнэн түүхээ яриад байгаа шүү зөө. Одоо 49 хоног нь болохоор яг бүрэн мартагддаг байхаа би те. Бас ингээд хүн чинь айгүй хэцүү үлдсэн юм шиг ингээд сүнсдүүлчихээр яатсан бол зүгээр эхний тоног зүгээр байгаа 90 сарлаа. Ямар ч 90 саруул юм мэдсэн. Яасан бол гайхаад. Тэг хүн чинь өөрийнхөө буруу гэж боддог юм биш те. Ямар нэг юм болж те тэгээ санаа зов. Тэгээ мань хүн битэр ч юм Instagram-аар стил яаж твэрээ. Зүйлт гэдэг нэг юм өртөж үзлээ нээсэн. Тэгээ хүн сүнсчихсэн хүн байл одоо нэрээ гар өрөхгүй л ахaltaа санаа те. Сүнсдүүлсэн хүн байна уу? So what's your story man? I don't want to talk about it. Зарлаа. За төрсөө өдрийн мэндэ. Баярлалаа гэж. За орой уулж бэлгэн өгнөд. Бэлгэн хэлэхгүй шүү дээ зүгээр шүү дээ гэсэн чинь. За орой уул за бичээ гэдэг. Тэгээд бас нэг юм. Яа, амар чамаадаг ааш те. Төрсөө өдрөө шүү дээ. Come on man те. Яаж утсан? Ядаж маргааш нь ч юм уу те. Тэгээд монголчууд ялангуяа эмэгтэй сайхан те. Бүх хүмүүс ингэ зүвийн тавх гэж хичээдэг юм шүү дээ. Юм авах гэж хичээдэг юм байна. Би нэр тэгж боддог юм байна. Үнэхээр өөрөө явсан дээр байж дээ. Тэгтээ мэн болоо шүү дээ те. Надаас дөрөв ахгүй шүү дээ. Өнгөцөл ахгүй үү. Яаж утсан? Яаж утсан? Би тэгээ одоо бодсон за дөрөв дүү байсан бол ядаж те. Тэгээ бид чинь аялын турш бас дөрөв ахынтай аялд явахаар бас нэг гоё юм байдаг юм байна. Ерөөс ядардгүй юм байна. Тэгтээ сүнсдэж болохгүй хүний төрсөн өдрөөр сүнсдэж болохгүй.